Ер нь ногдлаа шиг гэдэг бол хамгийн эрсдэлтэй орлого. Та тэрийг мэдж. Хамгийн эрсдэлтэй. Юу гэхээр тэр чинь татвараа төлөө, төлбөрөө төлөөд бүх зардлаа хасаад хамгийн сүүлд ирж байгаа. Ногдлаа шүү. Гэтэл өнөөдөр манай энэ төрийн өмч дуулуурхайн компаниуд ч төрийн өмчийн компаниуд ч бай. Зардал өсгөхөд ашиг нь өсдөггүй. Зардал нь өсгөхөд гэдэг нэг ийм аргатай болчиход байна шүү. Тэрэн шиг ийм төсөл дээр ч гисэн бид нар хамгийн зөв хувилбар нь өөрөө юу юм бэ гэхээр шууд тэдний ашигтай ашиггүй ажиллана уу, гаднаас зээлээ авна уу, тэр төслийг яаж удирдахаас үл хамааран Монгол улс манай газрын эвлийн баялаг ашиглаж байгаа бол бид нар ямар ч одоо яриа хилцэл байхгүйгээр шууд борлуулалтаас нь амнаатал авъя гэдэг хэвхэв. Тэд ямар байхаас үл хамаар. Ингэх юм бол эрсдэл багасна. Тэгэхээр эрсдэл эн чинь 45% эрсдэл багасж байгаа хэвхэв тооцвол. Энийг бид нэг тийм одоо таамагаар яриад байгаа зүйл бол огт биш. Монгол улс анхудаа өөрөө гадны гадны компанитай гэрээгээ хийхдээ өөрийнхөө хөрөнгө оруулалтын гэрээний драфтыг боловсруулад өөрсдийнхөө хөрөнгө оруулалтын гэрээний драфтан дээр ажиллаж байгаа. Хоёрд бид анхудаа үндсэн хуулийн өөрчлөлтөн дээр тохируулаад санхүүгийн схем хийсэн. Энийг тэр FAST гэдэг стандартын дагуу тэр IMF-с гаргадаг аргачлалын дагуу анхудаа өгөөж тохируулаад яг одоо та мэдээ санхүүгийн хүн сая ингээд манай энэ ажлын хэсгийнх нь бас дэлгэрэнгүй танилцуулах бах. Ингээд бүх хувилбарууд дээр тэр assumption-уудыг гаргаад ингээд тооцож тоогоор ярьж байгаа. Ингээд бид нар тулгаж байгаа байхгүй юу? 50 дээр нэмэхний хүрэхгүй байна гэд хөрөнгө оруулагч талд. Яагаад хүрэхгүй байгаа юм бэ? Бид ямар ч тохиол нэг л зарчим байрна. Бид санхүүгийн хариуцлага хүлээхгүй, бид хөрөнгө оруулалт хийхгүй. Яагаад гэвэл бид нар газрын хэвлийн баялагийг ашиглуулж байна. Энэ тохиолдолд бол бид заавал 50 дээр нэмэх нэгэ авнаа л гэдэг.